За оюу толгой өнөөдөр дэлхийд дөрөвт орж байгаа том уурхай. За оюу толгой зөвхөн зэсийн орд газар биш. Энд даалт, зэс, мөнгө, молибден гэдэг одоо полиметаллын орд газар. Энэ дэлхийд хосгүй орд газараа өнөөдөр монголчууд бид нар зөвхөн одоо оюу толгой гэж нэг компани төдийгүй гадаадын компанид лицензийг нь хувааж өгсөн байдаг. Өнөөдөр оюу толгой нийт нөөцийн 30 гаруй хувийг Канадын Entragold гэж компани нэрээр байгаа. Одоо монголчууд энэ Entragold-ийн эзэмшиж байгаа хэсгээс 34% хүртэх үгүй юу гэдэг өнөөдрийн чухал асуудал болчиход байгаа. За учир нь гэвэл оюу толгой өөрөө стратегийн орд. Монгол улсын хуулиар стратегийн ордын 34 хүртэлх хувийг нь Монголын төр эзэмших ёстой. За тэгвэл энэ өнөөдөр Entragold-ийн лицензтэй талбай 34%-ийг Монголын төр хэрхэн эзэмших вэ гэдэг өнөөдөр хамгийн чухал асуудал болоод байгаа юм а. За оюу толгой бол нийтдээ 3 бүлэг ордоос бүтдэг. За голын хэсэг нь бол өнөөдөр 10 гаруй жилийн туршид олборлож байгаа хамгийн анх олборлолт хийсэн энэ ил уурхайн хэсэг. За одоо өнөөдөр энэ далд уурхайн ашиглалтанд орсон нь бол Хьюгагийн 2 дугаар давхраас эхлэн өнөөдөр энэ далд уурхайн олборлолт эхэлсэн. За тэгвэл нөгөө Entragold компани чинь энэ Хьюгагийн орд буюу Швед толгойн ордын лицензийнх нь нэг хэсгийг нь энэ Entragold гэж компани эзэмшиж байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдөр далд уурхайн түнэл явсараад Entragold-ийн лицензтэй талбайд очичихсан байна. Entragold-ийн 34%-ийг Монголын төр эзэмших юм уу үгүй юм уу гэдэг асуудлыг шийдээгүй байхад өнөөдөр энэ цаашаа эндээс олборлолт эхлэх үү гэдэг асуудал. Хэрвээ энэ дээр Монголын төр зөвшөөрөхгүй бол өнөөдөр энэ далд уурхайн түнэлээ өөрчлөхөөс өөр аргагүй хүрнэ. Тэгэхээр энэ үргэлжилсэн том орд баялагийг тийм ээ нэг цул энэ баялагийг ингэж лицензээр хувааж өгсөн. За лицензээр хувааж өгснөөс үүдэлтэй өнөөдөр энэ Канадын компани олох ашгаас өнөөдөр Монголын төр 34% авах энэ асуудал өнөөдөр яригдчихэж байгаа. Хэрвээ авахгүй бол энэ зүгээр л одоо бэлгэлсэн ийм зүйл болно. Өнөө Монгол улсын ашигт малтамлын хуулийн заасан стратегийн ордын 34 хүртэлхүйг нь төр эзэмших тэр за нэг нь энэ Хьюгагийн буюу Швед толгой үргэлжил хэсэг дээр за нөгөөх лиценз нь болохоор энэ жавхлант буюу Хьюгагийн хэсэг дээр өнөөдөр бараг тэр чигт нь энэ Entragold компани эзэмшиж байгаа. За энэ нийт нөөцийн 30 гаруй хувь за тодруулах юм бол одоо молибден гэхэд 100% нь Entragold-ийн талбай дээр байгаа. Алтны 42%, зэс мөнгөний бараг 20 гаруй хувь нь энэхүү Entragold компани лицензтэй талбайд байгаа юм а. За энэ одоо хэний зөвшөөрлөөр ямар учраас энэ компани талд очсон юм бэ гэдгийг судлаад үзэх юм бол за анх энэ дээр одоо аюунхан майнз хайгуул хийж байхдаа одоо гадны компаниг оруулж ирээд тэгээд хайгуулын зардалтаа одоо энэ лицензтэй талбайг өгсөн юм шиг байна. Тэгээд оюу толгой ч анх энэ ер нь оюу толгойн ордыг өнөөдөр аюунхан майнз компани илрүүлсэн Rio Tinto илрүүлсэн гэж манайхан буруу ойлгодог. Үгүй юм а. Оюу толгойг анх одоо илрүүлж нээхэд энэ Монгол геологчдын хүчин зүтгэл маш их байсан. За Эрдэнэт үйлдвэр бас ийм дараагийн том ордоо илрүүлэх үүднээс отхон бэлгийн үед Эрдэнэт магма гэж компани байгуулад оюу толгойн орчимд одоо хам богдын орчимд одоогийн оюу толгойн орчимд хайгуул зэсийн хайгуул хийж эхэлсэн байдаг. За тэрний дараа үндэстэн дамнасан BHP гэж том компани энд одоо мөн энэ оюу толгойн орчимд хайгуул хийж анхны одоо энэ илэрцүүдийг олсон байдаг. За харин дараа нь энэ лицензээ аюунхан майнз компанид худалдсан Фридландд. Тэгээд яг энийг бол өнөөдөр анх тэр лицензтэй талбайгаа одоо хайгуулын зардлаа хэмнээд аюунхан майнз BHP Billiton 4 лиценз авч өгөөд үлдсэн одоо газраа нөгөө лицензийн төлбөр төлөхөөс одоо зайлсхийгээд улсад буцаагаад өгчихсөн байдаг. За тэрэн дээр өнөөдрийн Entragold-ийн одоо нөөцүүд орчихсон байдаг. За энэ үед одоо Монгол газар компани анх энэ лиценз Entragold эзэмшиж байгаа талбайг лицензээр авсан байдаг. За тэрний дараа одоо Entragold гэж энэ Канадын компанид өгсөн байдаг. За тэгэхээр оюу толгойн ордыг анх илрүүлэхдээ энэ BHP компани хайгуул хийж тодорхой нөөцүүдийг тогтоосон. За тэгвэл одоо яг шийдвэрлэх энэ хамгийн том нөөцтэй одоогийн яриад байгаа энэ Швед толгой буюу Хьюгагийн энэ хэсгийг бол тухайн үед хараахан илрүүлж чадаагүй байсан. За харин энэ дээр одоо тухайн үед BHP-д ажиллаж байгаа дараа нь аюунхайд ажилласан Монгол геологч Гарамжуу энэ Алтан гурвалжин гэдэг цэг дээр одоо энэ дээр
хайгуулын өрөм тавья гэд бараг авинхой манзы хамгийн сүүлчийн өрмийг энэ дээр тавьснаар өнөөдөр яг энэ цул дээр нь анх энэ өрмийг тавьж энэ нөөцийг энд маш том цул байна гэдгийг бол тогтоосон байдаг. Тэгэхээр энэ өнөөдрийн далд ургаагаар ашиглаж байгаа Hyundai-гийн талбай бол үнэхээр гайхамшигтай. Одоо нэг том зүйрлэл байдаг штэ. Одоо Apple-ийн цамхаг гэхэд үүнээс одоо 4-5 дахин том Apple-ийн цамхагтай харьцуулах юм бол 4-5 дахин том ийм цул баялаг энэ Монголын говьоос олдсон юм а гэд. Тэгэхээр ийм том баялагаа бид нар өнөөдөр бүрэн бүтнээр нь ашиглаж өөрсдөө 34% эзэмших байтугай дахиад лицензийн хуваагаад өгчихсөн. Одоо тэгвэл Entra Gold компани 34%-ийг яагаад Монголын төр эзэмшихгүй байгаа юм бэ? Энэ Entra Gold компани бол анх оюу толгойтой бүтээгдэхүүн хуваах гэрээ буюу ашиг хуваах гэрээгээд байгуулчихсан. Гэхдээ энэ талбайгаас олсон одоо ашгийн 80%-ийг нь оюу толгой аавна, 20%-ийг нь Entra Gold аавна гэд гэрээ байгуулчихсан. За тэгвэл Монголын төр оюу толгойгоос 34% эзэмшиж байгаа гэж үзэх юм бол тэгвэл тэр Entra-гийн эзэмшилд ашиг хуваах гэдэг 20%-ийн 34%-ийг эзэмших үү гэдэг асуудал үүсэж байгаа. Хэрвээ эзэмшихгүй бол бид нар нөгөө стратегийн ордын 34%-ийг эзэмших гэдэг тэр хуулийн заалт чинь өнөөдөр хэрэгжихгүй болчиход байгаа юм аа. За Entra-гийн тээзүүд мэдээж одоо хэдэн тонн баяжмал гаргах, түүнээс хэдэн төгрөг олох гэдэг тооцоог харж агаад за Монгол улс 34% авах юм бол энэ маш их хэмжээний мөнгө болно. За өнөөдөр оюу толгойд Монголын тал 34%-ийг эзэмшдэг гэдэг боловч яг үнэндээ бид нар энэ орд газрыг ашиглаад 10 гаруй жил болж байгаа мөртлөө нэг ч төгрөгийн ногдол ашиг аваагүй. Учир нь гэвэл 34% тохирох хөрөнгө оруулалтаа тэднээс өндөр хүүтэй зээл авсан. За тэгэд Монголын талд оногдох тэр баялагын чинь 34% нь эргээд зээлийн хүү зардалтаа яваад за өнөөдөр эцэст нь Rio Tinto компани за энэ ашиг гарсангүй ногдол ашиг хуваарлахгүй ашиг гараагүй учраас гээд үндсэндээ бид нар Rio Tinto-г хөрөнгө оруулагч гэж ярьдаг боловч яг оюу толгой дээр ажиллаж байгаа энэ технологи нь бол мөнгө хүлтийн байдлаар ажилладаг. Өөрөөр хэлбэл Монголд өнөөдөр өндөр хүүтэй зээл өгөөд тэр хүүгээсээ хүү тооцоод 34% нь оногдох ашгийг нь зээлийн хүү зардал гэдэг нэрээр буцаагаад авчихдаг. Ингээд бид нар өнөөдөр 10 гаруй жил энэ том ордыг ашиглаж байгаа мөртлөө нэг ч төгрөгийн ногдол ашиг аваагүй. 2037 он гэхэд ногдол ашиг авна гэж манай улс төрчид тайлбарладаг. Харамсалтай нь 2037 он гэхэд оюу толгойн оргил үе буюу нөөц нь үндсэндээ дуусч байх болно. Оюу толгойн оргил үе яг одооноос эхэлж байна. Хамгийн оргил үе нь 2028, 29, 30 онд хамгийн их баяжмлыг гаргана. Энэ үед бид нар монголчууд нэг ч төгрөгийн ногдол ашиг авахгүй. Хамгийн харамсалтай. За дээрэс нь өнөөдөр оюу толгой компани Эрдэнэтээс 2-3 дахин илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа мөртлөө оюу толгойн төлж байгаа ашигт малтмлын нөөц ашигласны төлбөр татвар нь Эрдэнэтээс бага байдаг. Яагаад вэ? Энэ бол хуулиндаа ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрийг тогтворжуулсантай шууд холбоотой. Өөрөөр хэлэх юм бол 5%-аар ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрийг дахиж хэзэж нэмэгдэхгүй тогтоож өгсөн. За гэтэл Эрдэнэт үйлдвэр болохоор өсөн нэмэгдэх байдлаар орелтыг төлдөг. Өөрөөр хэлэх юм бол дэлхийн зах зээл дээр зэсийн үн өсөх тоолонд Эрдэнэтийн төлөх ашигт малтмлын нөөц ашигласны төлбөр дагаад нэмэгдэж байдаг. Харин оюу толгойн зэс, энэ алт, мөнгө, энэ баялаг дэлхийн зах зээл дээр хэдэн ч төгрөгийн үн хүрсэн монголчуудад падли байхгүй. Зөвхөн 5% ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрөөр төлнө. Ингээд өнөөдөр оюу толгой Эрдэнэтээс хэд дахин илүү баялагийг гаргаж байгаа мөртлөө улсад төлж байгаа татвар нь Эрдэнэтээс бага болчиход байгаагийн учир нь энэ юм а. За оюу толгой бол үнэхээр гайхамшигтай ордоо 45 сая тонн зис. Энэ бол одоо 7-8 Эрдэнэтийг нийлүүлсэн хэмжээний 1500 тонн алт. Бид нар ярьдаг шүү дээ. Бороо голдын 50 тонн алтаа Канадуудад үнэгүй өгчихсөн нэг орд газраа гэж. 50 тонн 1500 тонн хоёрыг харьцуулаад үзтээ хэдэн бороо голд өнөөдрийн Эрдэнэтэд оюу толгойд байна вэ? За дээрэс нь манай саяхан л одоо Монгол улс жилдээ нэг 24 тонн алт экспортод гаргадаг. За тэгвэл энэ оюу толгойн гаргаж байгаа алт бол 100 гаруй алтны компани жилдээ гаргаж байгаа нэг жилд үйлдвэрлэж байгаа алтыг зөвхөн оюу толгой дангаараа үйлдвэрлэж байгаа. Ийм том орд газар. Гэхдээ бид нар энэ одоо шахвагдж байгаа дахиж заяахгүй ийм орд газраа нэг ч төгрөгийн ногдол ашиг авахгүйгээр
бүх баялгаа гадагш нь урсгаж байгаа нь үнэхээр хайр юм а. За ерөнхий сайд оюун үрд нь амлахдаа оюун толгойн гэрээг ашигтай болгоно гэж амласан. Өмнө нь Монголын талд өрнсөн 2.3 тэрбум $, тэглэлээ гэж шоу хийж сонгуулсан боловч яг үнэндээ энэ өнөөдөр оюун толгоогоос алдаж байгаа тэр баялагын хажууд өчүүхэн төдий мөнгө. Тэгээд ч энэ 2.3 тэрбум $, тэдний зориудын бий болгосон өөр болохоос биш Монголын тал заавал төлөх ёстой ч өөр биш. Хамгийн гол зүйл нь оюун толгойн гэрээг өөрчлөхийн гол нь юу вэ гэхээр ноогдол ашиг хүртдэг болох л ёстой. Бид нар өнөөдөр энэ баялгаа өгөөд эзний хуваар 34% үнэхээр эзэмшдэг юм бол 34% оногдох ноогдол ашиг авсан цагт оюун толгой гэрээг ашигтай болголоо гэж ярих хэрэг үүснэ. За ерөнхий сайд оюун эрдэнэ хувьд өнөөдөр ядаж энэ Онтра компани лицензтэй талбайд далдуурхайн түнэл барих ажил явсаргаад энэ Онтра Голдын лицензтэй талбай дээр тулаад ирчихсэн. Яг энэ үед Монгол улсын төр улсын хурал засгийн газар цаашдаа энэ Ontra Gold компани эзэмшиж байгаа лицензтэй талбай буюу оюун толгойн нийт нөөцийн 30% нь агуулгадж байгаа. Энэ ордыг, энэ лицензийг ямар байдлаар ашиглах юм бэ гэдэг хэлэлцээрт орох ёстой. Хэрвээ энийг ханцуун дотор шийдээд өмнөх оюун толгойн луурийн гэрээгээр нэг төрлийн ноогдол ашиг хүртэхгүй байдлаар явах юм бол дараагийн баяр болох энэ хувь заяа оюун эрдэнэ ч гэсэн адилхан хүлээж байна. Ялалт байгуулж чадвал жил бүр 500 мянган тонн зэсийн байж